Монгол уламжлалт богны дуу маань үг аялгуу, аядан үнэхээр зохицсон гайхамшигтай үг нь үнийг сургаж, аялгуу нь аргадж байдаг. Тэгээд нийгмийг бол бас шүүмжилдэг. Тухайн үед бол манай хүрээ дуу бол 1900-аад оны үед нийгмээ дагаж нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжих явцад бас зохиогдсон шүү юм тийм ээ. Тэгвэл байх уу. Монголчууд нүүдлийн соёл иргэншлээс сууршим соёл иргэншил шилжээд за нэг 5 том суурин газар байгаа шүү дээ. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар гэсэн. Хүрээнд маш олон гадны худалдаачид, наймаачид суурьшиж байсан. За Англи, Бурят, Хятад, Орос тий. Эднэрийн чи соёлын нүлдөө, соёлын жижиг энэ элементүүд бүгд л тэр хүрээнд сүлэлдэл явж исэн байгаа байхгүй. Хүрээнд босон үйл явдал, үзэгдэл юмсын тухай хүмүүс чинь хоорондоо ярилцсан, энэ тухай цааш нь хэлмээр байдаг. Одооныхаар бол мэдээллийг хамгийн хурдан, шуурхай, хүртээмжтэй хүргэх гол хэрэгсэл чинь ардын дуулж исэн байгаа. Дуу болгоод дуулчвал маш хурдан тархдаг. Эмээлийн хэлбэрээр дуу тархна гэдэг чинь. Маш хурдан тархдаг. Монгол уламжлалт ардын дуу. Хүрээ дуунаас ялгаа нь юу юм? Ардын богино дууны маань нэг өрмөц онцлогтой нэг хэлбэр байхгүй хүрээ дуу гэдэг чинь. Тэгээ яагаад хүрээ тодтголтой байгаад байгаа нь тодорхой хүрээнд бий болсон. Нэг ханаас нөгөө ханаа сонсохдохгүйгээр аяархан дуулах, манайрдаж өөрийнхөө арга барилаар дуулах тийм ээ. Хүрээ дууны ер нь үүсэл хөгжил чинь хүрээн найртай холбоотой байхгүй юу? За хоёлаа товчхон жижиг хот дууныхаа тухай ярил. За тэгээ. За жижиг хот дуу маань хүрээнд бол дуулагддаг байсан дуу. Гэхдээ дууны гарал үүсэл бол 1700-аад оны үед Архангай аймагт зохиогдсон юм дуу юм. Далай чонхор вангийн шүү. Тийм, Далай чонхор вангийн шүү. Тэгээ энд тэр хийдийн тахилч Гүнтүү гэдэг залуу. За мөн энэ хийдэд уран хатгамал хийдэг байсан царай зүс сайтай шанц хөгжмийг бол маш сайхан тоглодог юм авьяаслаг тухайн үедээ бас нэр алдартай ийм сайхан Дэнсээ юу гэдэг хүүхэн. Энэ хоёр хүний хайр сэтгэлтэй холбоотойгоор бүтсэн дуу байна шүү дээ. Холбоотой дуу байхгүй юу? Би өөрөө Хөвсгөл нутгийн хүн л дээ. Отгоод үндэстэн. Тэгээ манай тийшээ Хөвсгөл аймгийн Галт, Арангаан, Тариач Галтын урдуур зүрх баг ингээд Далай чонхромгийн хошууны нутаг гэж явдаг. Тэгээд энэ жижиг хот дууг бол үнэхээр бас өвөрмөц гой ганган хэлбэрээр аялдаг байхгүй юу. Тэгээ би энэ талаараа л уншиж байсан учраас л танаас асуугаад байхгүй юу. Тэгвэл яг ямар хүн маягаар дуулж байна? Одооний бидний дуулдаг жижиг хотоос арай өөр дуулаад байгаа юм. Өөр байгаад байна. Тэгээд энэхүү дууг маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэн мэдхийн Эрдэнэ цэцэг дуучныхаа дуулснаар хүрээ хэв маягаар тав хүндэн толиулъя.
Тэгээ олон сайхан одоо дууг бас тадуулсан байна. Тэд нарын нэг нь одоо манай Ганихвар цаас гэж дуу шүү дээ, тийм ээ. Тийм. Дуунд нэг юм хандлт үйдэг шүү дээ. Хандармаад айхуу хандармаа минь ийм сайхан хандармаага хаанаас олох байх вэ гэд дуулаад идэгин. Тэгэхээр нэг их сурвалж дээр би харсан л да. Хандармаа гэдэг дууны хувилбарууд бол янз янзын ая дангаар тархсан байдаг юм аа гэсэн. Ганихвар цаасанда бодол тайдах галуулан таяр танхянаа хөлган төмөр ганихвар оёно гэвэ хөө. Ганихвар цаасанда бодол тайдах галуулан таяр төмөр ганихвар оёно гэвэ хөө. Хандарамаа галавтаугүй хэрэгэгдэг түүнээс гарваа хөө. Хандарамаа имээ сайхан хандарамаа ханаас олондоо хөө. Ганихвар цаасанда бодол тайдах дүнсэн улаан таяр танхянаа хөлдөччин хоёр дагуултайгаа хайхууч гараваа хөө. Хандарамаа төрдөггүй хэрэгэгдэг түүнээс гарваа хөө. Хандарамаа имээ сайхан хандарамаа ханаас олондоо хөө. Ганихвар цаасанда бодол тайдах тангийн улаан таяр танхянаа хөл 500 зэрэгтэйгээ хайхууч гарваа хөө. Хандарамаа төрдөггүй хэрэгэгдэг түүнээс гарваа хөө. Хандарамаа имээ сайхан хандарамаа ханаас олондоо хөө. Хүрээ дууны тод сонин үзэгдэл, тод өнгө гэж бас ярьж болно. Энэ дууг сэр салхи. Сэр салхи дууны талаар ярил энэ сэр салхи дуу ч одоо 1930-ад оны үе зохиогдсон дуу гэж. Хувьсгалын одоо үеэр гэ тийм ээ. Ингэ сонсч ирсэн. Та энэ талаар ярил. За сэр салхи дуу маань одоо 1921 онд хувьсгал ялаад за 1930-ад оны үеэс ер нь зөвлөлт Орос улсын соён гээгүүрлэх ажлын бодлого арга зүй Монголд нэвтэрсэн. Одоо тэр дэгдэн гардаг жавар салхин дээд зүгээсээ гэдэг шүү дээ. Дэмжиж авдаг жавар юу салхин өмнө зүгөөсөө ч билүү тийм ээ. Нэг зүг яагаад зүг чиг заагаад байгаа ч тийм. Тэгээд яг тийм л юу юм бэ лээ. Шинэ нөхцөл байдлыг хүмүүс өсөн хүлээсээ өөрчлөлтөд бэлэн байна гэсэн юм санаа байдгийн. Нөгөө төгөр сэр салхийг дорж давхгаа ярьсан байдаг шүү дээ. Ингээд ийм юутай зүүрлсэн бэ гэхээр халуунд ингээд дор байгаа агаар халаад ингээ ирэхээрээ дээшээгээ хөөрөөд дээр байгаа агаартай солигдоод эргээд буухтаа нөгөө бороо болоод бууж байгаа штэ. Тэгээд тэрийг төсөөлж бас битсэн. Ер нь бол дорж давхгааг зохиосон ч гэж аман яриа бол байдаг. Гэхдээ ном судар дээр бол дорж давгийн зохиол гэж байдгүй. Монгол ардын дуу сэр салхил гэж байдаг тийм ээ. Дорж давгаан зохиосон чагсаалтанд бол бас бичигдэг үйдэг тийм ээ. Сэр салхи гэж энэ сайхан дууг Монгол улсын гавьяач жүжигчин Арангаа аймгийн Атан цумын Ариат үндэсний урлагийн их театрын гослол дуучин Инхбаатар маань үнэхээр одоо сайхан уран тансаг яруу дуулсан. За энэ дууг бол үеийн алдар гавьяатаа сайхан хүмүүс дуулж ирсэн байдаг. 20 дугаар зууны манлаа уртын дуучин Зэгсдэмийн зорж давхгүйг сайхан дуулдаг. За Монгол улсын гавьяач жүжигчин алдарт уртын дуучин миний багш Өөцийн Базарбат гэж сайхан багш маань ханаатал сайхан дуулдаг байсан. Сэр салхи дууг дуучин бүр өөр өөрийн өнгө аясаар өөр өөрийнх нь одоо дотоод илэрхийллийг гаргаж
түмэн олонд одоо хүрэж ирсэн байдаг юм аа. Алим гэдэг амттай амар дүүрэн шимүүстэй. Амраг сэтгэл хэцүү байна. Алчуур дүүрэн нулимстай гэж. Алчуур дүүрэн ялмуустаач гэж хэлж идэг тийм ээ хууччул. Яг нөгөө Монгол бичгийн галгаар нь хэлж ирсэн юм шиг байна. Үндэсний Монгол бичгийн галгаар хэлдэг байсан. Амттай алим гэж энэ зүүн аймгийн юм сайхан дуу юм шиг байгаамаа. Бид нар бол энийг аль болохоор бас нэг юм Монгол бадаг байдгийн байна л дээ. Хонгор тэрмэн нөхөө жүүийн хаар гэхийн оронд хонгор тэрмэн нөхөө гэж зөөлжилжтэй гэж монгол үгээрээ те. Тэгээд тэр зүүнтэйгээс баруун тишээ хаачих нь баруунтаагаас зүүн тишээ хаачих нь гэдгийг одоо яг уу зүүд нойронд нь бодогдоод байна хөө. Байн бодогдоод байна хөө гэсэн үгээр орлуулад бас дуулаад байгаа юм байлээ. Монгол улсын даваа шүжигчин Батмрах үнэхээр бас сонин сайхан дуулдаг. Жишээлбэл зүрх гэдэг чинь мах юм. Зүү гэдэг нь төмөр юм аа хөө. Зүрхний хайртай тэрмэн зүүнтэйгээс баруун тишээ хайчих нь гэсэн өмнүүдийг хүртэл хэлж яадаг. Тэгээ энэ одоо байцаа гэдэг нь ногоо юм аа хөө. Яг байна гэдэг нь сэтгэл юм аа хөө. Багын амраг хонгор тэрмэн хөө байн бодогдох нь хэцүү юм аа хөө гэх тээ. Ардын богино дууны тэр дуулах арга барил бидний хэлдгээр нөгөө манер гэдэг юм үнэхээр гайхамшигтай сайхан одоо өөртөө шингээж дуулдаг. Манай Монгол улсын нэртэй төртөө алдартай юм сайхан дуучин бол яахын аргагүй Монгол улсын гавьяа жүжигчин. За Чулуун Чимэг багшийнхаа дуулсан Амттай айлм дуу бүгдээрээ таалан болгоцгооно уу гэж та бүдээсээ хүсэж байна.
몽골하게 되게 침내 차강 연마가 몽구르나 안드러나 깃대기 침대 장모용마고 Монгол түмэндээ хүргэх дараагийн дуу маань Монгол ардын дуу Хэн хваар. За Хэн хваар гэдэг нэг сайхан хүүхэн байсан гинэ. Тэгээд яг Монгол нэр нь болохоор Пунцэг дулам, Дасцэвгийн Пунцэг дулам гэж. Энэ дууг манай шудраг хөгжимчин гавьяач жүжигчин Базар Аргачаа багш ярьж ирснийг би сайн санаж байна. Багш ярихдаа юу гэдэг гэсэн гэхээр 20 нас хүрээгүй тэр Пунцэг дулам гэд хүрээний хачин сайхан хүүхэн байсан гин. Тэгээ энэ дуун дээр гарч байгаа тэр дунд талын шилэн байшин, гурван худагны дунд талын шандан худаг, одоо унсан морин ухаан хонгор зүсмийн гой морь гэд магтаад байгаа шүү дээ. Яг үнэн гэж байгаа юм. Яг тийм шилэн хваар болсон байшинд амьдардаг байсан гэж байгаа юм. Яг л тэр гурван худагны яг голынх нь тэр шандан худаг. Тэгээд яг тийм үнэхээр тэр юунуудаараа бахархаж дуулдаг байсан гэж байгаа. Тийм түүхэн бодит хүн багхгүй. Ер нь энэ Монгол ардын богны дунд хэдэн хваар байдаг юм бэ? За нэг 5 хваар ярьдаг шүү дээ. Янлан хваар, дүүжи хваар, хэн хваар гэл. Хваар гэдэг маань өөрөө цэцэг гэсэн. Тийм хваар гэдэг маань өөрөө цэцэг гэсэн. За хэн хваар дууга бүгдээрээ таалан болгоцгоё. 소라가 다다 아솔다 허허나 좋아라사나 고라마바신기 돈다 달래 실딩에 바싱에 코나 해영화라 히쟁의 세몽 오다가 오호세미에 소라가 다다 아솔다 허나 오르다 달리 오르나 호다기 돈다 달리 아스등아 호다가 허나 해영화라 히증의 세몽 산나 머리미에 아ጭ가 다다 하라울다 허나 오르사가자 오상아 들리민네 저라하테 우하항거라 마을에 슈대호나 해영아화라 그쟁의 세몽 술배새네 술배리미네 아짜가 다다 하라울다 호나 시제를 벌러도 우호타스 알라상 서당아 치기 준미기 태대 호나 해영화라 그쟁의 세몽 1925 онд Монгол улсад анх онгоц буусан гэж. Тэгээд манай хүрээний ард иргэд тэр онгоцыг хараад Монгол самолиот агаараар нисдэг аэроплан зэрэг дуунуудыг бас зохиож дуулж исэн юм а гэсэн ийм түүх байдаг. Энэ түүх үйл явдал болохоос өмнө хүрээ захиран шийдэх газраас ард олонд одоо уриалга гаргасан байгаа юм. Даама хаалган дээр ингээд монгол бичгээр бичсэн. Тэгээд тэнд юу гэсэн бэ гэхээр за удахгүй агаараар нисдэг төмөр шувуу нисэн орж ирэх тул ард олон айж имэйл гүйцэл сонирхыг уриалмаа гэж бичсэн. 50 байцгаана уу битээ сандраарай гэх тээ. Энд чинь нийгэмд болсон соёлын үзэгдэл болж байгаа байхгүй юу? Гочооч өөрөөсөө нөгөө цээжний цэцэн бэлэг сайтай хүмүүс шууд нөгөө явуут
зохион туурих юм авьяастай хүмүүс чинь тэрийг нисэж байхыг хараад ингээд яг одоо шувар дуутай шувуу шиг далавчтай хөр дуутай хүржигнээд нисдэг гэд яг л харсан сонссон юм мэдэрснээ шууд буулгаад дуулсан дуу байгаа байхгүй юу. Дуу бол түүх өгүүлдэг, дуу тухайн цаг үеийн тусгал байж идэг. Энийг ерөөсөө нэг олж гэнэ судалгааны явцад нэг 4 бадаг олцсон юм байхгүй юу. Тэгээ эн чинь нөгөө 2 мөртөө болохоор дороо дуусчаад болтгоо. Дуу гэхэд айгүй хэцүү. Тэгээд ингээд хялбархан зохиомжтой, тэгээд нэг 4-5 нотны хооронд ингэж эргэлцсэн. Тэгээд дахиад яаж бадаг болох уу гэж жагаад нилээ хайсан. Тэгээд тэр 1960-аад оны үед театрынхан дуулдаг байлаа гэд дахиад 4 бадаг бичсэн. Тэр хил нутгийг хамгаалсан хүнөөлт дайсныг сөнөөсөн гэд энэ нотохоор нөө сүлд нэмэгдээд явсан бадгууд. Тэгэж нэг 8 бадаг дуутай болсон юм. Монгол санаатыг ер нь танаас өмнө ямар дуучин дуулсан бэ? Манай эгч дуулсан. Ардын богино дуулаач улсын уралдаанд ороод эгчт маань гайхалтай сайхан дуучин байсан да. Эгчт маань Минд Амаргаа Ёочингийн гавьяач жүжигчин Минд Амаргаа эгч зааж өгчээсэн байлээ. За түүхэн цаг үеийг дамжиж бидэнд ирсэн энэ сайхан дууг одоо бүгдээрээ сонсоцгоё. Бидний дараагийн одоо дуулах дуу бол Монгол ардын хошин дуу Лоолой. За Лоолой дууг бол миний бие дуулсан. 1900-аад оны эхэн үе 1800-аад оны сүүл үед хүрээ хавцаа зохиогдсон дуу юм гэж. Тэгээ энэ Лоолой дууг бол ба штэ. Алдарт дорж давгүй тийм хуучир шанц хоёртой дуулсан байдаг тий. Их тийм зөөнхөн таран дөрөчлөө тахоо зөөсөн аймган гэлээ тахоо гэд. Би энийг сонсож байгаа жаахан ингээд задгаа маягаар дуулсан байхгүй юу. Тэгээ энэ нөгөө Лоолой бол учиргүй одоо тэгж гахаагаа дуудаад ингээд ийсэн одоо бол биш л юм байл. Тухайн үеийн нийгмээ шоглож одоо нөгөө ман шатад тийм ээ тэр улсуудыг шүүмжилж ингэж одоо зохиогдсон дуу юм гэж. Монголчууд нэг учиргүй нэг гахаагаа дуулаад байна ч гэж одоо юу ах вэ? Мэдээж Монгол ардын дуу тэр дундаа хүрээ дуу өгчм чинь та түрүү хэлсэн шүү дээ. Ёжлсон, ёгтолсон утга агуулга ил болон далд санаагаар хэлж идэг тий. Дуу бол цаг үеэ дагж хөгжиж ирсэн урлагийн том бүтээл. Тусгал тий. Монгол ардын богино дуу Лоолойг дууч Мөнхбаатарын дууснаар болгоно.
За бидний дараагийн дуу маань Юндэнгөөгөө. Юндэнгээч гэж ярьдаг тийм ээ. Яг л одоо бадгууд нь адилхан гэхдээ нөгөө зохиогдсон газар орон нөрөө ялгаатай байгаад байгаа байхгүй. Юндэнгөөгөө болохоор Даавангийн Юндэн. Даавангийн Юндэнгөөгөө гэх тий. Энд халахчуудын дунд энэ дуу их дуулагддаг. Юндэнгээ гэхээр өвөр Монголч өвөрлөгч тий. Хүн болгоны хайрыг датсан хүүхнүүдийн одоо ганц гол шүтэн болсон тийм. Монголчууд ч одоо сайхан залуугаа бол Юндэн гэдэг шүү дээ. Тийм. Тэгээ Монголын сайхан залуу Юндэн шалгаруулах тэмцээн гэж болж байсан. Тэгэхээр одоо сайхан эр хүнийг болвол бид болвол Юндэнгээр төсөөлж ирсэн ийм ирлээ шүү дээ. Тийм зүүрлж нэрлж төсөөлж ирсэн ийм сайхан ард түмэн. Хоёрдугаар зууны нэгэн гайхалтай бүтээл бол Жинжи Бадам. Гайхамшигтай бүтээл. Одоо нөгөө Хувьсгалын 7-гийн нэгийн зохиосон дуу гэж ярьдаг тийм ээ. Хувьсгалын 7-гийн нэг Догсомгойн зохиосон дуу гэдгийг. Тэгээд тэр үед Баруун аймгаар урлагийн баригатаар явж исэн хүмүүс дээр Догсомгой очоод энэ үгийг одоо би зохиосон юм аа. Тэгээд энд ая оруулаад өгөөч гэж гуйсан юм байлээ. Тэгээд Арднаа Озоргой, Дамдан Базаргой хоёр нийлээд энэ дуу зохиосон гэдэг л дээ. За бас өөр хувилбар байна. Лимбич Цэрэнд орцгоог зохиосон гэсэн хувилбар байна. За бас нэг Жинжи Бадмын өөрийнх нь дурсамжин дээр би өөрөө шүлгээ барьж очоод ингээд гуйгаад ай зохиолгосон гэсэн юм дурсамж байдаг. Гэхдээ энэ бол дууны маань гол агуулга нь бол нөгөө хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон сайхан хайрыг өгүүлж байгаа ийм сайхан дуу тийм ээ.
алхам тавгана явдаг волгонааш хөрөхияхоо Янжуур тамхиг татъя гэхэд янзын үнэр хангалаад байдаг юм а гэд. Үнэхээр одоо монголчууд дууг бол шууд утгаар нь шууд бус утгаар нь ингэж төмөн олонд илэрхийлж хүргэдэг юм гайхалтай цагаан ард төмөн. Бас үгнүүднийх гоё штэ. Жишээлбэл сургаал хайрлсан. Одоо энэ ер нь энэ зуны сарыг 6 юм шиг эндүүрч явлаа. Тэгээд ийм одоо сайхан хүнийг одоо хань юм шиг эндүүрч үрд юм шиг эндүүрч явлаа гэж. Тэр хүмүүст бол ард олонд бол сургаал хүргэсэн ийм сайхан дуу байдаг юм аа. За энэ дууны талаар хоёлаа ярил. Оюнбат агш ярьдгийн самбуута гэдэг чинь тийм нэг дээр үе тийм 3 бууны зурагтай юм тамхи байсан байна л да. Тэгээ тэргээр ингэж мингаал тий их гангардаг. Ер нь тэр үеийн хүүхнүүд чинь тэр нэг зүүн баруунаараа ялгардаг тий өмсөн зүүсэн эдэлж хэрглэж байгаа өмсөж зүүсэн одоо бүхэл зүйлсээр ялгагддаг. Тэгэл ийм язгууртан хүүхнүүд баруун хүрээний дуунууд нь хоорондоо өөр байсан гэж ярьдаг шүү дээ тийм шүү дээ. Одоо нөгөө эрүү цагаан болж мөрийг бид нар хүрээ дуу гэж мэддэггүй байсан шүү дээ. Тэгсэн чинь бүр баруун хүрээний дуу байгаа байхгүй юу? Тэгэхээр эрүү цагаан болж мөрийг гарахаар л баруун хүрээний дуу байна энэ. Наа чин зүүн хүрээний дуу байна гэд нөгөө ай дан маняраар нь намп төрхөөр нь ялгадаг байсан гэж байгаа юм тийм мэддэг. Тэр үетэйг дамнуурагчийн гудамжин зохиогдсон дуу. Гэт нөгөө ган төмөр дууг. Бүр тийм их ялгаатай байсан байлээ. Тэгэхээр энэ дуун дээр бол ерөөсөө ардын дууны нөгөө сургамж чанар маш их тод илэрлээ олсон байдаг. 성아 오잖아 하고
гэмахун амараga жаханна чамтайга болбол алляж суугаад жаргаж байна үтсмэрэнэрсэн архигээ болла үннэр тэж суугаад согтодагэмахун үнэхээр хайртай чамтайга болбол үерхэж суугаад жаргаж байна За аргагүй амраг гэдэг ер нь бол анхны нэр нь арган чүгэн амраг юм билээ шүү дээ. Бид нар ингээл явцын дунд явсараад аргагүй амраг гэдгцээ. Тэгээ энэ нь болохоор нэг нь хүүтэй нэг нь охинтой хоёр бэлэвсэн эхнэр айл хөрш зэрэгэлдээ амьдарч исэн. Тэгээд хүүгийн ээж нартаас буцаад тэгээд охины ээж хүүг аваад өргөж аваад тэгээд охинтойгоо ингээ зэрэгцүүлэн өсгдөг юм байна. Тэгээд ах トゥ хоёр шиг өссөн хоёр хүүхэд хоорондоо хайр сэтгэлтэй болсон. Тэгээ хоорондоо хайр сэтгэлтэй болсон. Нэг гэртээ өссөн айлын одоо өргөмөл хоёр хүүхэд л гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тий. Тэгж ярьдаг. Тий. Тэгээд энэ хайр сэтгэлийг бүр яахын аргагүй арга байхгүй амрагд л гэж хэлсэн байна л. Уг нь бол тэрнээс биш ардын дууны богино дууны үг аялгау гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Дууны үгэн дээр далдуурчиг ханилсан, нууцхайчиг ханилсан гэдээ байгаад байгаа боловч ер нь домог болвол яг 100% тийм түүхүүний баримт болж чадахгүй ч гэсэн би бол энэ арган чүгэн амраг гэдэг ийм утгатай юм байна гэдэгтээ энтэйгээ их тийм санал сайхан нийлж ийм л дуу юм байна гэж бодож явдгийг.
олон зуун жилийг дамнан бидэнд ирсэн Монгол уламжлалт ардын сайхан дууны маань нэгэн том төлөөлөл хүрээ хөг маань ийхүү тэгсэрч байна. Та бүхэн маань Монгол богинын дуугаа зааман хүрээ дуугаа сонсож, сурч, судлаж, дуулан жаргаж явахын ерөөл өргөе. Өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлгээ зандан дуугаар жаргаж байна. Та бүдний маань юу сансан 9 цагаан өслөн сэтгэлчлэн бүтэж явахын ерөөл өргөе. Энэ сайхан ерөөл бат сайхан орших болтугай. Суммага занданна шиваня ходосотадигэн гараталда зүгэдваня ходосотага савар аргархиге согноч согат нарцгая Чигэ хүрмэ чихинэ ходоврханы хашин шиг этнэ чимнэ хорозовик ягч амжна ходо потан тохоровод ухарцна 지들치와냐 고정고정기 짐미스와냐 고정암태긴 타로다 오르츠소나고 아르히니만 대든네 반기기 용마고 아시니만 대든네 미쉐경마고도 안다증그릇 보러도 허러워도 오자마 새뜨게 될 날등에 소야고 오자마 새뜨게 될 날등에 소야고